За сая сар шинийн өмнө Монгол Улсын засгийн газрын тэргүүн ерөнхий сайд Дархан аймагт ажилласан. За энэ айлчлалын үеэр бид нэр хоёр чухал асуудлыг ярилцсан. За нэг нь мэдээж ажил дөрвийн хот учраас гангийн зохицлбор гэж одоо олон жил ярьсан. Энэ одоо засгийн газрын мөрийн хөтөлбөр тусгацсан ажлыг эхлүүлэх саналыг тавьж, за мөн төмөрлөгийн үйлдвэр маань энэ саналыг өргөжлүүлэх. За ажлын хэсэг байгуулагдсан ажлын хэсгийг бол Эрс баялаг ажил үйлдвэрийн сайд дамжны одоо ахлаад ингээд энэ ажил маань урагшлаад явж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ яг хүсэж байгаа газар дээр нь очиж танилцж үзлээ. Орхон сумын одоо бидний нэрлэдэг 96 гэж нэрлэж байгаа энэ газар дээр 960 мянга орчим гааг хүсэж байгаа бол бид яг өнөөдөр газар дээр нь үзээд за яг нь аль нь давхцалтай байгаа, аль нь одоо манай бас малчтын өвлжээ, хаваржаа, тариалангийн хадлагын газар байгаа гэдгийг нь үзээд за эхний ээлжинд бол нэг 400-аас 500 орчим гаа газрыг бол одоо усын тусгай хэрэгцээнд авах орон нутгийн одоо иргэдийн хурлуудаар оруулах саналаа одоо боловсруулахаар одоо газар дээр нэж танилцж үзлээ. За энэ бол яг төмөр зам дагсан одоо энэ суурьшлын газар гэж ойлгож байна. За энэ төмөр зам дагсан энэ газар гангийн цогцлбор маань байгуулагдвал за өнөөдрийн энэ одоо Дарханаас Хушаат руу явж байгаа энэ төв магистрал төв автоцамтай одоо холбогдох ийм одоо давуу талтай байна гэж үзэж байна. Бид нар дулааны дутагдал байгаа учраас эхний ээлжинд бид нар бол дулааны станцаа барих нь заашгүй шаардлага байна гэдэг ийм хүсэлтэй эрчим хүчний яамд одоо гаргаж өгөхөөр өнөөдөр бас газар дээр танилцж байна. Тэгэхээр бидний энэ зогсож байгаа газар бол манай Орхон сумын харьяа. Гэхдээ одоо манай Малчин багийн айл өрхөд амьдардаг энэ хөтөл хороол гэж нэрлэдэг энэ газар. Тэгэхээр энэ суурьшлын бүсийн дэргэд залгай газар бид нар энэ эрчим хүчний хоёр дахь их усрыг барих хамгийн одоо боломжтой газар байна гэж тэзүү боловсруулсан эрдэмтэн мэрэгдэн одоо яг судалгааны ажилтнууд нь үзэж бид нар саналаа тавьсан. Одоо энэ газар дээр бас хайгуулын тусгай зөвшөөрөл өссөн хоёр аж ахуй нэгж байна. Тэгэхээр бид нар энэ саналуудыг төр түтгэлзүүлээд одоо байгаа энэ газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад цаашлаад энэ дулааны станцаа өргөдөхөд яваандаа мэдээж эрчим хүч үйлдвэрлэх хосолсон одоо энэ станц барих ийм боломж бүхий энэ газруудыг бүгдийг одоо орон нутгийн тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулахаас газар дээр нь ажиллаж байна. За ингээд эдгээр энэ хоёр санал маань Орхон сумын иргэдийн хурлаар орно. Тэгээд дараа нь аймгийн иргэдийн хурлаар танилцуулагдаж дэмжигдээд за Монгол Улсын засгийн газрын хуралдааны шийдвэр бас гарах юм учиртай гэдгийг бас хэлье. Ямар ч тач одоо засгийн газрын тэргүүний дэвшүүлсэн за бид нар ирэхэд нь танилцуулсан энэ хоёр ажлынхаа араас одоо сар шинийн бас эхний өдрүүд дээр ажиллаад за энэ газар дээрх саналуудаа бас боловсруулаад явж байна.